Одоо энэ бидний энэ үзэх гээд байгаа энэ кино бол одоо Азад 2 дахь нь. Ийшээ гарах гэж бодлоо. Одоо Монгол улс маань анхныхаа puppet movie буюу олон хүүхэлдэйн техник, олон хүүхэлдэйн төрлийг ашигласан ийм бүрийн хэмжээний уран сайхны киног өлгийдж явж байгаа нь хөдлөгдөг хүүхэлдэйн төрлийг, puppet төрлийг ашигласан кино бол маш цөөхөн байдаг. Хүндрэлтний түүхэнд хийгдсэн puppet movie бол 30 гаруй уран бүтээл хийгдсэн ба. Яг puppet төрлөөр. За Монгол Улсын хүүхэлдэйн театр 2019 оноос 24 он хүртэл стратеги төлөвлөгөө боловсруулсан байгаа. Бүтээлч театр төслийг хийх болсон гол шалтгаан мань соёлын бүтээлч үйлдвэрлэлийн жил Азийн ёс сургуулийн 100 жилийн хүрээнд энэ төслийг бол эхлүүлсэн. Найруулагч болон зохиолчдын дунд бол сонгон шалгуулалтыг зарласан боцрог найруулагчийн зохиол бол шалгарсан байна. Одоо энэ пүүдүүр кино маань миний 7 дахь кино. Бит хүүхэлдээ яг боддоор нь хийгээд түүнтэй харьцах 1 2 3 дугаар бие бас боддоор нь нэг үргэлжилсэн тэр цааш хүний дүрслэлийг бол компьютер графикаар ингэж нөхөж хийдэг. Ийм онцлогтой төрлийн кино байсан. Өөрөөр хэлбэл маш их ажил ийм кино байсан. Манай монголчууд тэр дундаа Монголын хүүхэлдэйн театр маань хийснээрээ дэлгэцийн уран бүтээлийн нэгэн төв нэмэгдсэн гэж бид бүхэн бол үзэж байна. Хүүхэлдэйн театрын маань уран сайхны зөвлөл одоо зохиолын баг энэ дээрээ бас ажиллаа. За ингэх юм байна. Энийг илүү хөгжүүлэлттэй хийх юм байна гэдэг юм шийдлүүдийг яриад ингээд ажилтаа орсон байдаг. Хойдлын сандлуудыг бүгдийг авсан. Энэ сандал байсан орчинд бол үйлдвэрлэл явагдсан. Пүү энэ ямар сонирхолтой, ямар сонин кино байна те. Үнэхээр яг л би хийх ёстой байна. Энэ бол миний хувьд маш том миний амьдралын те маш чухал үйл явдал юм байна гэж бодсон. Storyboard-ноос эхлээд найруулагч Бацзөрөг ахтайгаа нэлээд удаан суусан. Тэгээд маш их тооцоолсон. Ерөнхийдөө эн чинь нөгөө 360 blue screen байгаа шүү дээ. Тэгээд тэр дунд модель буюу макет хийн. Тэрэн дунд ингээд одоо хүүхэлдэйн дөрүүд маань жүжиглэнэ. Тэгэхээр ингээд маш их тооцоол хийх хэрэгтэй болсон. Энэ тайзан дээр 360 градус цэнхэр биш. 8 декорац хийгдэж байгаагаас гадна тэр 8 декорац маань задраад бас 23 декорац болж хийгдэж байгаа. Гэж бохоод манай кинонд манайх гэдэг гэрэлт өвсөл үүсэх ба. Гэрэлт тал гэдэг юм. Энэ гоё ном харагдаад хамгийн түвшлийн бичсэн. Тэс чи ийм бол тийм л. Яа тэгт орхноос шалгаа тийм. Энэ бол нэг 14 хоног дотор. 10 хоног дотор. Бас яг байгалийн өөрийнх нь ориг бүтээгдэхүүнүүдээр бас шингээж хийж байгаагаар бас нэлээд бас давуу талтай. За би хүүхэлдэйн театрт яг 10 жил ажилласан. 40 гаруй жүжигчдээр туслах болон ерөнхий зураачаар ажилласан. Анх яг найруулагчтайгаа уулзаж танилцаад маш удаан ярилцсны эцэст
дөрүүдээ ингээд баг багаар нэг нэгээр нь ингэж гаргаж эхэлсэн. Хурц характертай тийм дөрүүд ингээд шаардлагатай болсон. Хамгийн хэцүү гарах дөрүүд нь тэр хялар луусны дүр бүр яг ингээд эрэхтэй авраатай. Найруулагч маань бүр ингээд надад бүр маш тодорхой нүдэнд харагдтал одоо яг нөгөө хүний характераар надад ингээд яриад байсан нь тэрийг амтан дээр ингээд буулгаж харуулхад энэ дээр ажиллахад маш одоо нарийн мэрэгжил шаардсан. Бид одоо бүгдээрээ зураач, баримлч, сэлбэрчин, мэрэгжлийн өндөр түвшний сургуулийг төгссөн мэрэгжлийн уран бүтээлчд бүгдээрээ хамтарч нэг том баг байгуулад ажилласан. Би энэ хүүхэлдэйн театрт хүүхэлдэй болж ажилладаг. Сүүлийн 20 жил ажиллахдаа энэ театрт оролцоогүй жүжиг гэж байхгүй. Манайд хамгийн боломжтой таягт хүүхэлдэй юм байна гэдэг таягтаа шийдсэн баг. Бид нар шинэ юм хийсэн болохоор Монгол гэдэг утгаараа эсхий оруулсан. Тэгээ манай Бямсур нэг ярьж байгаа хүүхлээ бол доторх техникүүдээ хийчихэд тэгээд бид нар бол даав парламентаар хийдэж шүү дээ. Тэрийг бол эсхийгээр хийсэн. Тэгээ яг нөгөө дийлэгцэн зориулсан гэдэг утгаараа хүүхэлдэйний материал тэгэл хэлбэр төс техникийн хувьд бол тэр хэвээрээ жоохон онцлогтой байсан. Монголд бол анх удаа энэ цэвэр хоньны ноосыг анх туршиж үзэж байгаа. Хаана энэ гойн ингээд энэ үлдсэн тусаа энэ шийдвэр сэлбэр хийх деталууд дээр нь оролцож явсан. Тэгэхэд бол янз бүрийн өөрчлөгдөж хувирч ирсэн. Одоо унгийнхаа дил сүүлийг, сарлагийнхаа савг сүүлийг бүгдийг яг өөрийнх нь сарлын сүүлээр хийсэн. Тэрийг хүртэл тогтооход хүртэл зүгээр нааж хийгээгүй. Бүгдийг шивүүрдэж хийхэд хүртэл маш нарийн ажиллагаа орж ирсэн. Энэ кинонд бол би ажилладаг. Конструктор зураач. Энэ нь болохоор хүүхэлдээ одоо хөлөгаар тэгэл эрэг тойр хөдөлгөөн тэрийг нь хариуцж ажилласан гэсэн үг. Бид хэд яг нөгөө нэг ковидын үеэр бүгдээрээ ингээд амандаа масктай амар ингээд хөлс урсаад өдөр шөнөгүй ингээд ажиллаж байсан. Зураач гэрэлт бол миний туслагаар ажилласан. Тоодогийн дүр болон сарлагуудын дүрийг гаргахад надад бүр маш тусалцаа юм болсон. Фото энэ хатан дээр гიშгэд хүч аваад ийшээ өсөрж байгаагаар Дремендер Даймондын хувьд энэ бүх кинонд зураг авалт, гэрэлтүүлэг болон продакшн гişгийг бүрэн хариуцсан ажилласан байгаа. Энэ сайн ойлгомжгүй байсан. За хүүхэлдэйний зураг авах юм шиг байгаа. Айгу амархан байл гэдэг юм шиг байна. Окей гэж зөвшөөрсөн. Тэгээд ажиллаа гэсэн чинь нэгдүгээр амар хэцүү, хоёрдугаар хизээч өмнө миний хувьд одоо Монголд ирэн тийм зураг авах хийдэж байгааг болохоор маш тийм өөрөө бас сорьсон ажил болсон. Гэхдээ энд орж ирж ажилласан баг бүр өөрсдийнхөө ямар үн цэнтэй зүйл хийж яваа гэдгийг мэдснээс хойш өөрсдөө улаарч эхэлсэн байхгүй. Хоёр опшн нэгийн дубль нэг. Тэгээд зүгээр нэг гүйцэтгэлийн ажил гэдэг үнцгээс юусан авьяас сууж чадварыг маш их шаардсан. Тийм маш тийм челленж болсон. Тийм уран бүтээл байсан. Тийм өндөр маш их зөвлөж байгаа бүх зүйлээ гаргаж ажиллах хэрэгтэй юм байна гэдэг үгнээс өөдөө уран сайхны киноноор манай баяр маш их хичээж ажилласан байгаа. Монгол зураачдын маань хийсэн декорацийн дээр яг амьд юм шиг, бодит юм шиг харагдуулах тэр бүх процессыг төсчүүлнэ гэдэг нь маш хариуцлагатай ажил байсан. Хүүхэлдэйн хөдөлгөөний тал дээр нь би бол ажилласан юм байна. Тайзан дээр тоглохтой бол хүүхэлдэйг бас нэг өөр янзаар тоглох. Тайзны уран бүтээлчид одоо кино уран бүтээл гэдэг хоёр юм. Тэс хоёр ондоо юм а гэдгийг бол кино хийгдэж байгаа үед бол бид нар бас хэм мэдэрсэн, ойлгож авсан. Хүүхэлдэйн театрт 15 дахь жилдээ ажиллаж байна. Гол болон туслах төрүүд одоо 30 гаруй уран бүтээл дээр ажилласан. Пөөдөгийн дүр дээр өөрсдийнхөө гар нэлдэж жүжигчдтэй хамтдаа ажилласан байгаа. Тэр амьсгалах, тэр хөдөлгөөнүүд маш детальны жижиг хөдөлдөг юм байлээ. Камер урдлахоор найруулагчаас зөвлөгөө авснаа яг л хүн шиг, яг л амьсгал, яг л хар. За бай. Энийг идэвэл сэтгэл санаа чинь нэмэртэй.
зарим гол дүрүүд дээр дандаа эмэгтэй жүжигч. Манай нэг Google-тэй 8-аас 12 кг. Өдөржингөө барьж тоглоно гэвэл миний сэтгэл өвдөжсэн. Гэхдээ тэрийг тухайн үед илэрхийлэх боломж байгаагүй. Монгол Улсын хүүхэлдэйн театрт 2018 оноос хойш одоо хүртэл ажиллаж байгаа. Хүүхэлдэйн театрынхаа нийт 50-60 уран бүтээлийн гол болон туслах дүрүүдэд тоглосон байна. Пөдөгийн дүр дээр ажилласан. Толгой хэсэг, бүтэн яг бие орсон хэсэг гэдэг хоёр хэсгээр хийгдсэн. Сэтгэлийн дотоод илэрхийллийг нь болохоор яг тэр жижиг толгой хэсгээр нь давхилт болон бүх хөдөлгөөнүүдийн болохоор бүтэн биеэр нь. Энэ пөдөг кинонд орж тоглох болсондоо, ажиллах болсондоо бол өөрийгөө нэр төрийн хэрэг гэж боддог. Бүх юм нь өөрсдийнх нь гараар бүтсэн. Нэг өсний бид бүхэн нэг түүхийн хуудсыг эхлүүлж байна гэсэн үг л дээ. Тэгэхээр нүр их хөдөлмөр, нүр их одоо ажил болд юм байна л гэдгийг харсан. 23 дахь жилдээ орж ажиллаж байна. 50-60-аад уран бүтээлийн гол болон туслах дүрүүдийг бүтээсэн. Тоодоо гэдэг нэг хөөрхөн тийм унганы дүрийг өгсөн байгаа. Цовоо, нэрч хүчтэй ингээд уухаал нь дэмжиж хөглөж идэг тийм гоё дүр байсан. Стор. За гарч ирэхтэй шүү дээ. Наа толгойч ихтэй. Бид нар нэг амьгүй юмыг амьтай болгож тоглодог. Тэр одоо хүүхэлдэйндээ өөрийнхөө сэтгэл, зүрх бүх юмаа өгж идэг. Тэгээ 30 жил одоо энэ театрт хоёргүй сэтгэлээр ажилласан байна. 100-аас 150 гаруй гол болон туслах дүрийг бүтээсэн байна. Гол дүрээ ээжид нь тоглосон байгаа. Урд нь би бол нэг 30-аад жүжигчин дээр ажилласан. За кино зургийн хувьд бол маш нүсэр зураг авалт болсон. Театрынхаа тайзыг киноныхаа павильон болгоод цахилгааныхын одоо асуудлыг бүрөө хариуцж ажилласан. ...2002 оноос хойш нийт 23 жил ажиллаж байна. 30 гаруй 40-од уран бүтээлд орж ажилласан байгаа. Миний оролцсон хэсэг бол олонний хэсгийн дүрүүдийн хүүхэлдэйнүүдийг хөдөлгөж ажилласан. 15 дахь 6 дахь жилдээ ингээд ажиллаж байна. 150-60-аад уран бүтээлд одоо гар бие оролцсон. 15-6 жил бүгд тоглуулсан. Тэр мэдрэмж, тэр одоо гарт орсон тэр ариун туршлагаараа бид нар энэ киног нүдэж давж гарсан да. Тэрэндээ би маш их бахархдаг. Монголын хүүхэлдэйн урлагийн түүхэнд хамгийн том, хамгийн бүрэн хэмжээний ийм том маппет хүүхэлтэй бол анхудаа гарч байгаа. Зэрэгцүүлээд одоо тайзны уран бүтээл, хүүхэлдэйн уран бүтээлийг бас хамтарч хийхээр төлөвлөж байгаа. 2022 онд Эрхэг Пөөдө гэсэн 5 үзэгдэлт жүжиг бол тавьсан байгаа. Энэ жүжигийн найруулагчаар нь миний би өөрөө ажилласан байгаа. Дөрүүд болохоор ч зэрэг хүмүүс биш, амьтад тоглосон. Тэгэл амьтдын тэр алхаа, хөдөлгөөн тий. Юу үйл явдал өрнөл ихтэй, хөдөлгөөн динамик ихтэй ийм хүнчэндээ хоёр хөлөөрөө алхахдаг байхад чинь өхөр адууч нь болохоор чинь зэрэг дөрвөн хөл дуурах хэвээр. Тэгээд дээрэс нь юу олуулаа сүргээрээ явж байгаа үеуд гарна тий. Манай дууны найруулагч Бямб цогт байна, Жавхлан төгс байна, оператор Азбаяр гэж бидэд багаараа хийдэг. Пөөдө би эндээс гарч чадахгүй бол энэ хорвоог Дэлхийн жишгт бол аливаа анимашн хүүхэлдэйн киног бол эхлээд тухайн дүр дээр дуу оруулж ерөнхий төрхийг бий болгосон байдаг. Харин энэ Пөөдө кино бол эсрэгээрээ бүх зүйлс, бүх дүрүүд бий болсны дараагаар жүжигчид дуу хоолой одоо тэр характерыг тусгаж өгснөрөө одоо илүү онцлог. Өнөөдөр чинь яасан? Ацууд нь хийсэн юм. Дэлхийд бас яригдахаар ийм хүүхэлдэйн кино хийсэн. Элений дүрд дуу оруулсан.
хоёрхан одоо Аз ор хийсний тэрний нэг нь Монгол болж байгаа шүү. Тэгэхэд манай хоёр хөршван хүртэл хийж амжаагүй чадаагүй. Би 3 хятад кинон дээр дуу оруулж исэн. Яг өөрөөсөө бага насны хүүхдэд гол дүрдэн сонгогдсон би үнэхээр азтай гэж бодож байгаа. Ялтчгүй ингээд Монголын анхны бараг түүхэнд ичгдэх кинон дээр гол дүрдэн ажиллаж байгаа надад үнэхээр гоё байсан. Ер нь бол анх удаа дуу оруулж байгаа болохоор сандарсан. За тэгээд цаашдаа хийгээд байхад ер нь бол гоё санагдсан. Амьтад мэдээж ярьдаггүй. Тэгээд тэрийг хүн болгоод яриулна гэхээр надад бол их сонирхолтой санагдсан. Хоёуланг нэг л төгсгөл хоёрлын хийчихлээ. Заавал чинь хичээл сайн сонсоод өртөө цагт юм гэнэ. Зорго найруулагч ерөнхийдөө бүх юм нь одоо өстө тэрмаа амтэн чинь л одоо тэгэл болно болохгүй гэвэл одоо шийдэн шүү дээ. Монгол ах уу сургамжит энэ бол бас нэлээ өгөөжтэй. Томчууд үзэхэд толгоор нэг юм яв гээд орно шүү гэж хэлмээр байна. Киноны маань яг одоо үндсэн бас гоё хөгжим нь юу байж болох вэ гэдэг дээр iStop хамтлагийн найз оргил маань бас оролтын цаг байвал яаж юм гэж санал болгож ирсэн. Энэ дээр бол одоо iStop хамтлагийнхандаа мөн аялагч студийн анхаадаа оргил ахлагчтай Жон хамтлагийнхандаа мөн боролдоо студийн захирал Мегмар ахтаа бас чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлмээр байна. Тэр жигтэй бүтэн дуу оруулалттай бүтэн одоо дуу шуурны асуудлууд бүгд ингээд шинээр хийгдэж байгаа, поли хийгдэж байгаа. Энэ дээр давхар ингээд хөгжим бас ингээд тасрахгүй явдаг. Үндэсний хэв шинж бас дуурж явах хэвээр мөн бас уламжлал тэгээд бас шинжлэл хоёрыг ингээд холиод явах хэвээр гэж бодсон. За өнөөдөр өөдөө кино маань 3 жил 4 жил явсны саунда хийж дуусна. Киноны пост продакшн буюу одоо энэ хамгийн нарийн ажлууд нүүлдсэн л дээ. Урд дүнгийн кинонд нэг 10-20% л грин скринтэй кино хийгдэг гэсэн бол энэ нь бол бүр 100% грин скринтэй кино болж таарсан. Төрлөх орон гэрмийн шараан зүйл болгох. Цаг 30 минутын киног ингэж грин скрин туршин гэж цоолж ажилласан тийм туршлага байхгүй. Цэв цэнхэр кино монтажлж илээ шүү дээ анх. Энд нь уул байна гэж дотроо бодвол, энд нь гол урсна гэж дотроо бодвол гэл. Бусад найруулагч нар бол ерөнхийд нь хардаг бол манай Батцуурын найруулагч илүү гүнд нь орж ингэж тулж деталь болгон дээр хүмүүс тулж ажилладгаараа надад бас энэ ажлыг маш их дүүхэн болсон. Энэ кино маань ер нь жил 7-8 сарын хугацаатай гэж пост продакшн хийгдэх ямар ч л хэлсэн артм гарсан байна. Мөн ч их хүлээлээ тэгээд нүр их хөдөлмөр яа. Бацар бай. Олон жилийн турш доншиж бас олон үзэгчид сэтгэл зүрхээрээ хүлээсэн маш олон тийм жилийн том юм багийн ажил боллоо. Өөрийн агуулга бол их өргөн цар хүрээтэй агуулгатай улс орны үндэсний аюулгүй байдлын асуудлыг бас өндсөн ийм сэдвүүд явж байгаамаа. Ер нь бол манай кинонд хамгийн бестүүд ажилласан. Хөгөлтэй театрынхаа үйлчлэгчээс эхлээд бүх уран бүтээлчид сэтгэл шингэсэн энэхүү уран бүтээлийг ийхүү нээх гэж байгаадаа маш их таатай байна. Энэ кинон дээр яриад дуусахгүй олон ийм онцлогтой, бахархалтай, бахархмаар ийм зүйлсүүд маш олон хийгдсэн байгаа. Тийм учраас энэ бүхний ард гарсан бүх уран бүтээлчдтэй талархснаа хэлье.